Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ука байна. Өнөөдөр би яаж тууштай дасгал хийдэг болох вэ тухай ярих хүсэлтэй байна. Тэгээд өөрийгөө тууштай дасгал хийхин тулд дагах 5 алхмыг би өнөөдрийнхөө энэ подкастаар оруулж байна. Хэрвээ та дасгал хийж байгаад л нэг мэтгэд те цөөрсөөр байгаад нэг мэтгэд бүр болдог бол тийм ээ, өөрөөр хэлбэл хийж байгаа замын дундаас хайдаг бол өнөөдрийн энэ бичлэгийг танд зориулж байна. Дасгалаа тууштай хийж чадахгүй нэг хийгээл нэг хаяад байгаа бол энэ тал дээр өөртөөгөө ажиллах хэрэгтэй болжээ гэж ойлгож болно. Тэгэхээр яг яаж өөртөөгөө ажиллах вэ гэдэгт би дараах 5 алхмыг оруулж байна. Тийм учраас хэрвээ та тууштай дасгал хийж чаддаг болмоор байна гэж бодож байгаа бол наашаа суугаад подкастаа сонсноо. Та хүс хий хүр Ука төмрийн хамт подкаст сонсож байна. Та энэ подкастаас оюун ухаан, бие махбод, зүрх сэтгэлээ хамтд нь тууштай хөгжүүлж бизнесийн, фитнесийн, хувийн амжилтанд хүрэхэд туслах мэдээлэл, зөвлөгөө, арга барилуудаас суралцах болно. Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй бол наашаа суугаад подкастаа сонсноо. Хэрвээ та энэ подкастыг сонсож байгаа бол та тууштай дасгал хийдэг болох юмсан гэж бодож байгаа учраас өнөөдрийн энэ подкастыг сонсож байна гэж би ойлгож болно. Бид нар юун дээр анхаарлаа төвлөрүүлэн түүнийгөө өөртөө татдаг учраас та тууштай дасгал хийхийг хүссэн учраас өнөөдөр яг энэ подкастыг сонсож байгаа гэж бодож байна. Та зөв газараа ирсэн байна. Тэгэхээр яаж өөртөөгөө ажиллаж тууштай дасгал хийдэг болох вэ гэвэл дараах 5 алхмыг дагаараа. Тэгэхээр нэгдүгээрт юу вэ гэвэл фитнесийн зорилгоо тодорхойлно. Ер нь бол зорилго байхгүй тохиолдолд бид нар ямар ч сахилга батыг өөртөө суулгахад ер нь маш хэцүү байдаг л да. Хэрвээ сахилга баттай бай гэж бодож байгаа бол өөртөө зорилго тавьж тийм ээ, зорилгоо маш сайн тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ зорилго хүчтэй бол сахилга баттай болох нь маш амархан байдаг л да. Тэгэхээр таны фитнесийн зорилго юу вэ? Ямар үр дүнд хүрмээр байна вэ? Одоо жишээлх юм бол жин хасмаар байна уу? Булчин нэммээр байна уу? Фитнесийнхаа ур чадвараа сайжруулах хүсэлтэй байна уу? Тийм ээ? Ирч хүчтэй болохын тулд дасгал хийж байна уу? 6 булчинтай болмоор байна уу? Өгзгөө хөгжүүлмээр байна уу? Марафонд гүймээр байна уу? Эрүүл мэндээ сайжруулмаар байна уу гэдэл яг ямар зорилготой фитнесээр хичээлж байна вэ гэдгээ маш сайн тодорхой болгох хэрэгтэй. Жишээлбэл миний хувьд гэвэл өнөөдөр би булчин суух тийм ээ хүсэлтэй, булчин томруулах, фит биетэй болох хүсэлтэй байгаа учраас би фит биетэй болох зорилго тавиад түүнийхээ дагуу ажиллаж байгаа. Тэгэхэд таны хувьд яг таны зорилго юу вэ те? Тэр зорилгоо маш сайн тодорхойлно. Ингээд 2-дугаарт ямар дасгал хийхээ тодорхойлно л доо. Хэрвээ бид нар одоо жимэнд те фитнес клубт явдаг юм уу, эсвэл гэртээ дасгал хийдэг юм уу, яг ямар дасгалнаа хийхээ мэдэхгүй байгаа те, түүнийгээ тодорхойлоогүй тохиолдолд яг хийгээд эхлэх гэхээр яг юунаас эхлэхээ мэдэхгүй тэгээд хийсэн ч юм шиг хийгээгүй ч юм шиг тийм байдалтай өнгөрдөг тохиолдол зөндөө байдаг л да. Тийм учраас яг ямар дасгал хийхээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Яаж тодорхойлох вэ гэвэл сууж байгаад тийм ээ, өөртөө ямар нэгэн цаг гаргаж байгаа тийм ээ, өдрийн аль нэг цагт яг цаг гаргаж байгаа, сууж байгаа, цаас харантаа авч байгаад яг ямар дасгал хийх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй л дээ. Жишээлбэл та одоо өмнө ганц дасгал хийж байгаагүй тохиолдолд ер нь дасгал таны хувьд те яг ямар дасгалууд та мэдэх вэ гэдгээ бүгдийн тэр цаасан дээрээ жагсааж бичнэ гэсэн үг л дээ. Хэрвээ та тодорхой хэмжээний дасгал хийж байсан бол те тэр хийж байсан дасгалуудаа бүгдийг жагсааж бичнэ гэсэн үг. Яг ямар дасгалууд та мэддэг вэ? Бүгдийг жагсааж бичнэ. Жишээлбэл та жин хасах хүсэлтэй байгаа бол тийм ээ, жин хасъя гэж хүсэлтэй байгаа бол мэдээж жин хасахад яг ямар дасгал хийвэл зохимжтой вэ гэж та бодож байна вэ? Түүнийг бүгдийг жагсааж бичнэ. Хэрвээ та дугуй унаж чаддаг бол дугуй унах гэж бичдэг ч юм уу тийм ээ, гүйх, гадаа гүйхүү, дотор тий гүйхүү, гэртээ нөгөө дороо гүйж болно шүү дээ. Гэртээ дасгал хийж байгаа бол гадаа гүйх боломжтой байгаа бол гадаа гүйх, дугуй унах, дээс тоглох,
эсвэл зүгээр алхах тийм ээ гадаа хэдэн километр алхах бүр гүүх биш шогшиж болно бүхэл хийх боломжтой дасгалуудаа жигсааж бичнэ гэсэн үг л дээ. Хэрвээ та зүгээр л фит биетэй өөрөөр хэлбэл бүхэл булчингуудаа чангалж галбирчих хүсэлтэй байгаа бол түүний дагуу яг ямар дасгал хийвэл зүгээр вэ гэж та бодож байна вэ? Тэр бүгдийгээ жагсааж бичнэ. Жишээлбэл жингээ барихын тулд кардио дасгалууд байж болно тийм ээ. Бүсэлхийнээс дээрх булчингаа чангалахын тулд гарын дасгал, цээжний дасгал, нурууны дасгал, хэвлийн дасгал гэж хувааж байгаад гар цээжний дасгалд гар дээр сүньяах ч юм уу тийм ээ. Нурууны дасгал дээр төрник дээр сүньяаж сурах ч юм уу тийм ээ. Эсвэл туухаа өргөх хэвлийн дасгалд мэддэг бүх хэвлийн дасгалууд жигсааж бичнэ гэсэн үг л дээ. Дараа нь хөлний бүх мэддэг те бүсэлхийнээс доотх хөлний, гуйны, шилбэний булчингуудын мэддэг дасгалуудаа жигсааж бичих жишээтэй. Хэрвээ дасгал яг ямар дасгал хийхээ мэдэхгүй байгаа бол гуглдж үзэлтэй байна. Нурууны дасгалч гэдэг юм уу, цээжний дасгалч гэдэг юм уу, гарны дасгалч гэдэг юм уу, хэвлийн дасгалч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар тэрийг яг гуглдж бичээд яг ямар дасгал байдгийг байна олж мэдээж судлаад түүнийгээ бас бичиж болно л доо. Хэрвээ та ямар нэгэн фитнесийн ур чадвар шинээр эзэмших хүсэлтэй байгаа бол яг юу вэ гэдгээ бичнэлтэй гар дээр сүньяаж сурмаар байна уу, төрник дээр сүньяаж сурмаар байна уу. Хэрвээ та биеийн аль нэг хэсгийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа бол жишээлбэл өгзгөө хөгжүүлэх тийм ээ бэлхүүсээ нарийнхан болгох хүсэлтэй байгаа бол түүнийгээ бичээд тэрнийхээ дагуу хийж болох бүх дасгалуудыг олж мэдээд бичих. Эсвэл өөрийнхөө мэдэж байгаа бүх дасгалуудаа бичнэ гэсэн үг. За тэгээд 3 дугаарт дасгал хийх өдрүүдэд тодорхой болгоно. Бичиж дуусны дараагаар та эхлээд 7 хоногийн хэдэн өдөр дасгал хийх вэ гэдгээ тодорхой болгох нь зүйтэй. Та 7 хоногт 2 өдөр дасгал хийх үү, 1 өдөр дасгал хийх үү, 3 өдөр дасгал хийх үү, тийм ээ? 4 хийх үү, 5 өдөр хийх үү. Тэгээд хийхэд 3 өдөр хийлээ гэх юм бол аль өдрүүдэд хийх нь илүү тохиромжтой байна гэдгээ бас тодорхой болгоно. 1 дахь, 3 дахь, 5 дахьт хийх юм уу, 1 дахь, 2 дахь, 4 дахьт хийх юм уу, тийм ээ? Эсвэл амралтынхаа өдрүүдээр хийх юм уу? Тэр өдрүүдээрээ яг ямар дасгал хийхээ өөрөөр хэлбэл бичиж авсан дасгалуудаа өдрөөр нь хуваарлна гэсэн үг л дээ. Нэгд өдөр ямар дасгал хийх үү? Жишээлбэл та 1 дахь, 3 дахь, 5 дахь дасгал хийн гэдэг хийх боломжтой цагтаа байгаа бол 1 дахь өдөр та ямар дасгал хийх үү? 3 дахь өдөр ямар дасгал хийх үү? 5 дахь өдөр ямар дасгал хийх үү гэдгээ та нөгөө бичсэн дасгалуудаа сайхан хуваарлж агаад тэр өдрүүдэд хуваарлаад бичнэ гэсэн үг. Хэрвээ та жин хасах хүсэлтэй байгаа бол кардио дасгалуудаа хуваарлж бичнэ. Жишээлбэл 1 дахь, 3 дахь, 5 дахь өдрүүдэд дасгал хийнэ гэж бодож байгаа бол 1 дахь өдөр 30 минут гэртээ доороо тасралтгүй гүйнч гэдэг юм. Тэгээ 3 дахь өдөр гарч 5 км хурдтай алхнаа ч гэдэг юм. 5 дахь өдөр 10 минутаар 30 минутны турш дээс тоглоно. Гэх мэтээр бүгдийг айгүй сайхан хуваарлж бичнэ гэсэн үг л дээ. Хэрвээ та хэвлийн булчингаа хөгжүүлэх хүсэлтэй байгаа бол 7 хоногийн хэдэн өдөр та дасгал хийж чадхаар байна вэ гэдгээ тооцоолоод хэрвээ 4 өдөр хийж чадхаар бол энэ 4 өдөртөө тийм ээ яг аль 4 өдөр хийх үү тийм ээ хэд өдөрт хийх вэ. Тэгээ энэ 4 өдөртөө яг ямар дасгал хийхээ хуваарлж бичнэ гэсэн үг. Жишээлбэл та 1 дахь, 3 дахь, 5 дахь, 7 тэгээ 1 дахь өдөр, 3 дахь өдөр, 5 дахь өдөр тэгээ бүтэн сайн өдөр хэвлийн дасгал хийж чадна гэж бодож байгаа бол 1 дахь өдөр 10 минут өөх шатах дасгал хийгээд араас нь 50 удаа бүтэн таталт хэвлийн бүтэн таталт хийж болох юм. Тэгээ 3 дахь өдөр нь 10 минут бөрпи хийсний дараагаар уул өдөө авирах дасгалыг 30 секундээр 4 удаа давтаж хийнж гэдэг юм уу тийм ээ. Эсвэл 5 дахь өдөр 10 минут доороо гүйж байгаа дараа нь 3 талын планка 30 секундээр хийж түүнийг 3 удаа давтдаг ч гэдэг юм уу. Эсвэл бүтэн сайн өдөр 50 удаа гидсний бүтэн таталт хийсний дараагаар 5 км гарч алхна гэдэг ч юм уу. Яг энэ маягаар өдрүүдтэй хийх дасгалуудаа урьдчилаад хуваарлаад биччихнэ гэсэн үг. Тэгээд хийх өдрөө тооцоолоод яг ямар дасгал хийхээ мэдэж байгаа тохиолдолд та түүнийгээ хийх болно. Тодорхой биш бол яг юунаас яаж эхлэхээ мэдэхгүй хойшлуулсаар байх болно гэдгийг анхаарахад илүүдэхгүй байзээ. Хэрвээ та яг ямар дасгал хийхээ үнэхээр мэдэхгүй байгаа бол бид түрүү хэлсэн та Google дээр тийм ээ хэвлийн дасгал, өгзөгний дасгал, гуйны дасгал, гарны дасгал эднэр гэдэг Google дээр хайгаад үзэж болно. Эсвэл та миний 5 минутны дасгалуудыг хийж болно. Би сүүлийн үед 5 минутны өөх шатах дасгал, 5 минутны бүтэн биеийн дасгал, 5 минутын хэвлийн дасгал, 5 минутны өгзөгний дасгал гэдээ цаашаа бас 5 минутны дасгалуудыг оруулж байх болно. Хэрвээ та YouTube руу орж байгаад уука төмөр
5 минутны өөх шатах дасгал, эсвэл уука төмөр бүтэн биений дасгалч гэдэг юм уу, эсвэл уука төмөр 5 минутны хэвлэлийн дасгал гэд хайгаад үзэх юм бол, эсвэл 5 минутны хөл өгзөгний дасгал гэж хайгаад үзэх юм бол миний оруулсан дасгалууд гарч ирнэ. Эсвэл уука төмөр cig.com руу ороод блог гэдэг дээр дараад тэнд ингээд дээшээ доошоо гүйлгээд үзэх юм бол бас миний дасгалууд гарч ирнэ. 5 минутны оруулсан бичлэгүүд мөн Instagram дээр би өөрийнхөө хийдэг дасгалуудыг бас оруулж байгаа. Янз янзын дасгалууд зөндөө оруулсан байгаа. Гэхдээ уука төмөр гэдэг аккаунт дээр биш, миний X-H3 хүсхий хүр фитнес гэдэг аккаунт дээр байгаа. Тийшээ ороод үзээрэй. Хэрвээ та хайгаад олохгүй байгаа бол та уука төмөр cig.com руу ороод өнөөдрийн оруулсан энэ блог дээр яаж тууштай дасгал хийдэг болох вэ гэдэг бичлэг дээр дараад би тэнд холбоосуудыг оруулсан байгаа учраас та тийшээ ороод холбоос дээр нь дараа та миний Instagram руу ороод дасгалууд үзэж болно. YouTube руу ороод уука төмөр бүтэн биений 5 минутны дасгал, өөх шатах 5 минутны дасгал эдгээр хайгаад үзэх юм бол бүгдээрээ гарч ирэх болно. За ингээд эхнийхэд нь та хамгийн ихэнд зорилгоо тодорхойлчихсан байгаа. Ямар дасгал хийхээ мэдэж байгаа. Дасгал хийх өдрүүдэд тодорхой болгоод дасгалуудаа хуваарлчихсан байгаа тийм ээ. Тэгэхээр 4-р өдрийн яг аль цагт дасгал хийхээ тодорхойлно. Өдрүүдээ дасгал хийх өдрүүдээ мэдэж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл 1 дахь 3 дахь 5 дахь ч гэнэ мө. Тэгэхээр тэр 1 дахь 3 дахь 5 дахьт яг ямар дасгал хийхээ мэдэж байгаа. Харин одоо товлсон өдрийн тэр яг аль цагт хийхээ тодорхойлно. Яг хэдэн цагт хийх вэ? Та тэр өдөр яг хэдэн цагт та завтаа байх вэ? Яг тэрүүгээ тодорхойлно гэсэн үг. Харж байгаад аль нэг цагт хийн гэвэл мөн ялгаагүй хийхгүй хойшлуулдаг л да. Жишээлбэл за нэгд өдөр тэгж байгаад нэг заваараа дасгалаа хийнэгээ ботцсон тохиолдолд нэгд өдөр болдог. Бид нар зөндөө ажил гардаг тийм ээ, гинтийн ажил, гинтийн биш янз бүрийн ажил гараад нөгөө дасгалаа тодорхой болгоогүй, яг хэдэн цагт хийгээ тодорхой болгоогүй бол за дараа гэсээр хагаад хойшлуулсаар байгаад дасгалаа хийхгүй үнждөлтөө. Тэм учраас яг хэдэн цагт хийх вэ гэдгээ бас урьдчилж тооцох хэрэгтэй болно. Тэгээд яг одоо нэг дэх өдөр орой 7 цагаас дасгалаа хийн гэж тооцоолсон байгаа бол тэр 7 цагаа цагийн хуваарьтаа оруулна гэсэн. Хэрвээ цагийн хуваарьт оруулаагүй бол тэр дасгал хизээж хийж болтгүй. Цагийн хуваарьт оруулаагүй ажил хизээж хийгддэггүй гэдгийг санахад илүүтэхгүй байхаа. Тийм учраас заавал яг хэдэн цагт вэ гэдгээ цагийн хуваарьтаа оруулна гэсэн үг. Тэгэхээр өдрийн альч цагийг сонгож болно л доо. Өглөө байж болно, өдөр орой байж болно. Заавал өглөө хийвэл сайн гэсэн өглөө хийнгээд өглөө цаг зав гаргаж чадахгүй нөгөө за дараагийн маргааш өглөө нөгөөдөр өглөө гэсээр га дасгалаа хийж чадахгүй байдаг тохиолдлууд бас зөндөө байдаг. Заавал өдөр хий эсвэл заавал орой хий гэсэн тийм дүрм ерөөсөө байхгүй. Аль цагт хамгийн тохиромжтой, хамгийн боломжтой бай түүнийгээ сонгох нь зүйтэй гэж би боддог доо. Тийм учраас та аль цагт боломжтой тэр цагаа сонгороо. Магадгүй та өглөө эрт дасгал хийвэл зүрхэнд мууч гэдэг юм уу. Бас нөгөө хүмүүс тийм янз бүрийн явхан ярианууд сонсцсон байдаг шүү дээ. Өглөө эрт гүйснээр зүрхэнд мууч гэдэг юм уу. Дэндүү орой дасгал хийвэл ядаргаанд орно гэдэг ч юм уу. Гэх мэтийн зүйлийг өмнө сонсож байсан, эсвэл хэн нэгэн танд тэгж хэлж магадгүй л дээ яг дасгал хийгээд эхэлж яхаа тэгээ тэрнээс болоод нэрэж тийм юм уу. Ингээд бодсон чинь зүрхч өвдөд байх шиг, ингээд бодсон чинь янз янз ядраач явах шиг тэгээд нэрэл тийм юм шиг байна гэ бодоо бид нар тууштай дасгалаа бас хийж чаддгүй тохиолдол зөндөө гардаг. Тэр үед яах вэ гэвэл гадны тэр дууг тэр бүгдийг блоклох хэрэгтэй. Сонсоод байх юм бол дасгал хийх тохиромжтой цаг гэж юроосоо гарахгүй. Тиймээс чихээ таглаж байгаад өөрийнхөө сонгосон цагтаа дасгалаа хийгээрээ та юуг зөв гэж бодож байна түүндээ тэгээ түүнийхээ дагуу үйлдэлээ хийгээрээ. Тэрнээс биш тэр цэцгийг сонсдог юм уу, чимгээг сонсдог юм уу, нарааг сонсдог юм уу, ээжигээ сонсдог юм уу, аавыгаа сонсдог юм уу, тэр чин тийм гэлээ ийм гэлээ гэд байх юм бол тэр бүх явган ярианууд биднийг ямар нэгэн амжилтанд хүрэхээс зогсоож байдаг юм шүү. Тийм учраас та аль цагт хийх боломжтой тэр цагаа сонгоод тэрэндээ хийгээд гадны дуу хоолойг блоклороо гэдгийг би танд хэлэх хүсэлтэй байна. За тэгэхээр эхний дөрвөн алхмыг та мэдэж авлаа. Алхмыг зорилгоо тодорхойлно, ямар дасгалаа хийхээ тодорхойлно, дасгал хийх өдрөө тодорхойлно, дасгал хийх цагаа тодорхойлно. За ингээд 5 дахь алхам юу вэ гэвэл хоолоо зохицуулна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл жишээлбэл та өглөөний 8 цагт дасгал хийхээр
товлцглоо гэж бодъё. Нэгдүгээр өдрийн өглөө 8 цагт дасгал хийхээр бол өглөө эрт 6 юм уу 6 хагаст өглөөнийхөө цайг ууна гэсэн үг л дээ. Эсвэл өлөн илгэн дээрээ жаахан ус уугаад дасгалаа хийсний дараа өглөөнийхөө цайг уух жишээтэй. Тэгэхгүй бид нар 7:30-д өглөөний цайг уувал нөгөө 8 цагт цатгалтаад дасгалаа хийж чадахгүй хойшлуулах болно. Эсвэл бид нар 7 цагт нөгөө хоолоо 7 цагт дасгалаа хийнгээ ботцсон байдаг оройн хоолоо 6 цагт идчих юм бол нөгөө ажилдаа явсны дараагаар оройн хоолоо идсний дараа улам назгаараад бид нэр нөгөө 7 цагтаа дасгалаа хийж чадахгүй. За 8 цагт болъё. За 9 цагт болъё. За ядарчлаа маргааштай яг жинхэнэ эхэлнэгээ бас дахиад хойшлуулцдаг тохиолдол байдаг л да. Тийм учраас ерөөсөө хоолоо маш сайн зохицуулах хэрэгтэй. Хэрвээ 7 цагтаа дасгалаа хийн гэж бодсон бол та хоолоо эртхэн шиг зохицуулна гэсэн үг. 5 цагт юм иддэг ч юм уу тэгсэн тохиолдолд 7 цагт дасгалаа хийхэд илүү тохиромжтой болно гэсэн үг. Тэгээ миний хувьд бол хоолоо идэхээс өмнө би дасгалаа хийх дуртай байдаг. Хоол идсний дараа бол хүн назгаараа дасгал хийхгүй талтай байдаг л да. Гэхдээ хүн өөр байдаг. Зарим хүмүүс хоол идсний дараагаа дасгал хийж чаддаг. Зарим хүн хоол идсний дараагаа дасгал хийж чадахгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд ер нь хоол идсний дараагаар назгаарчдаг учраас хоол идэхээс өмнө дасгалаа хийсэн арай дээр байдаг. Оройны хоолыг ч өдрийн хоолыг ч өглөөний хоолыг идэхээс өмнө дасгалаа хийх юм бол хийсний дараа хоол амттай штэ тийм ээ. Тэгэхээр хоол идэхээс өмнө дасгалаа хийсэн арай дээр байдаг юм шүү гэдгийг бас хэлэх хүсэлтэй байна л да. Гэхдээ таны хувьд аль нь үйлчилж байна? Түүнийгээ дагаараа заавал хоол идэхээс өмнө дасгалаа хийнж гэдэг юм уу те. Тэгээ яг хоол идэхээс өмнө дасгалаа хийгээд үз ямар байна? Хоол идсний дараагаар дасгалаа хийгээд үз ямар байна? Тэр бүгдээсээ суралцаад өөрийгөө сайжруулах тал дээр арга хэмжээ аваад явна гэсэн үг л дээ. За тэгэхээр та 5 алхмыг мэдэж авлаа. Эхнийх нь юу вэ гэвэл зорилгоо тодорхойлноо. Зорилгынхоо дагуу ямар дасгал хийхээ 2 дугаарт тодорхойлно. 3 дугаарт яг хидэх өдрүүдэд те 7 хоногт хэдэн удаа хийх байна вэ гэдгээ тодорхойлно. Мөн яг хэдэн цагт тэр өдрүүдийнхээ хэдэн цагт дасгал хийхээ маш сайн тодорхой болгоод түүнийгээ цагийн хуваарьтаа оруулах байгаа. Тэгээ 5 дугаарт маш чухал хоолоо зохицуулах нь маш чухал байгаа юм аа. Яг хизээ хоолоо идэхүүд яг тэрийг өөрөө мэдэж авч байгаа хэдэн цаг дасгалаа хийн тэрнээс хэдэн цагийн өмнө хоолоо идсэн байх хэрэгтэй ч гэдэг юм уу тийм ээ. Тэрийг маш сайн тооцоолж олох хэрэгтэй. Тэгээ хоолоо зохицуулна гэдэг маань бас нөгөө дасгал хийснийхаа дараагаар бид нар яг зөв хооллохын тулд урьдчилаад хоолоо бэлтгэсэн байгаа тохиолдолд бас яг дасгал хийж дуусангууд тэр хоолоо идэх нь илүү байдаг л да. Тэгэхгүй бид нар дасгал хийсний дараагаар маш их өлсдөг учраас хаа хамаагүй юмнууд идээд бас дэндүү их идээд нөгөө дасгал хийгээд идэг жин хасахгүй тохиолдол бас байдаг. Тийм учраас ер нь хоолоо уртчлаа зохицуулах юм бол маш их илүү давуу талтай байдаг л да. Тэгэхээр жин хасах, булчин нэмэх ямар ч зорилготой байсан хамаагүй дасгалыг дунджаар тийм ээ 3-5 өдөр хийгээд нэг хийхдээ 30 минутаар хийснээр ер нь бол үр дүнгээ өсдөг. 30 минут буюу түүнээс дээш хийснээр үр дүнгээ үздэг. Тэгээ зарим хүмүүс боддог л доо жин хасах гэж байгаа хүн нөгөө хэвийн жинд байгаа хүнийг бодвол илүү их цагаар дасгал хийх хэрэгтэй гэж бодоод байдаг тохиолдол бас байдаг. Тийм юм гэж ерөөсөө байхгүй. Жин хасахч бай, үгүй ч бай. Ер нь бол 7 хоногт 3-5 өдөр дасгалаа хийгээд нэг хийхдээ доотлон 30 минут хийгээд буюу түүнээс илүү хийснээр хүн тодорхой хэмжээний үр дүнгээ үзэж эхэлнэ. Харин дасгал хийгээгүй өдрүүддээ амарна мэдээж амарна гэдг нь тэгтээ огт хөдөлгөөнгүй тийм ээ диван дээр суугаад идэл телевизэр үзээд бай гэсэн үг бас биш. Амрах өдрүүдээрээ хөнгөн дасгал бас хийж болно. Өөрийнхөө хурдаар алхдаг ч юм уу, йогийн дасгал хийдэг ч юм уу, сайхан сунгалт хийдэг ч юм уу, усан цэлдэх, дугуй унах, уулан даялах, хүүхдүүдтэйгээ тоглох зэргийг бас хийж болно. Тэгэхээр хөдөлгөөнтөө амрах нь уг зүгээр байдаг гэдгийг бас мэдхэд илүүдэхгүй байхаа. За тэгэхээр энэ 5 алхмын дагуу ажиллаад дасгалаа хийгээд үзээрэй. Мөн ямар байхсан танд хэрхэн үйлчилсэн тухайгаа та сэтгэлдээ үлдээх юм бол би маш их баярлах болно. Мөн хэрвээ дасгал хийгээд тууштай дүнийгээ хийж чадахгүй байгаа найз нөхөдтэй энэ хүү бичлэгийг цааш нь дамжуулаарай гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Мөн хэрвээ та миний дараагийн бичлэгийг имэйлээр хүлээж авах хүсэлтэй бол тийм ээ би 5 минутны дасгалуудыг оруулж байгаа. Та магадгүй та
хэрвээ миний бичлэгийг үзэж байгаа, миний подкастыг сонсож байгаа бол би хүсхий хүр амжилт гэх тийм амжилттай холбоотой бичлэгүүд оруулж байгаа. Хүсхий хүр фитнес гэдэг фитнестэй холбоотой бичлэгүүд оруулж байгаа, дасгалууд оруулж байгаа. Хүсхий хүр бизнес, маркетинг гэдэг бизнестэй, онлайн бизнес, маркетингтэй, entrepreneurshipтэй холбоотой тийм бичлэгүүдийг бас оруулж байгаа. Тэгэхээр та хэрвээ амжилтанд хүрье гэж бодож байгаа бол бизнесээ тийм ээ хөгжүүлье, маркетинг сурья, бие хөгжүүлье гэж бодож байгаа бол та зөв газараа ирсэн байна. Та миний дараагийн бичлэгүүдийг хүлээж авахар бол та uka.com руу ороод имэйл нэрээ оруулаад та бүртгүүлээд би таны имэйл рүү илгээх болно. Шинэ бичлэгүүдээ эсвэл та миний подкастт subscribe хийгээрэй. Миний YouTube-д бас subscribe хийгээд notification гэд хонхны зураг байдаг шүү дээ. Тэрийг нь дараараа тэгснээр та миний шинэ бичлэгүүдийг цаг тухайн үед нь алгасахгүй хүлээж авах болно. Тэгээд миний нэг баримтлагдаг зарчим юу вэ гэвэл тэг хүн оюун ухаан, бие махбод тэг зүрх сэтгэлээ хаамтд нь хөгжүүлснээр амжилтанд хүрдэг юм шүү. Тэгэхээр гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй зөвхөн биеэ хөгжүүлээд оюун ухаанаа хөгжүүлэхгүй бол яах вэ? Зөвхөн оюун ухаанаа хөгжүүлээд биеэ хөгжүүлэхгүй яах вэ? Тийм ээ. Тэгэхээр оюун ухаан, бие, зүрх сэтгэл, бие махбодоо хамтд нь хөгжүүлснээр хүн жинхэнэ амжилтанд хүрдэг. Тэгээд дээрэс нь бизнесээ бүтээгээд мөнгөө хийгээд амжилтанд хүрэх юм бол бүр сайхан шүү дээ, тийм ээ. За тэгэхээр хүсхий хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Тэгээд анхаарал тавьж сонссон танд маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.